За 2025 оны төсвийг яаж баталсныг та бүхэн мэдчихэж байгаа тийм. Төсөв бол маш их өссөн. 25 оны соёл спорт аялал жуулчлалын төсөв 525 тэрбум, эрчим хүчний төсөв 298 тэрбум. Үндсэндээ 2 дахин бага байгаа. Тэгээд энэ салбар болохгүй байх, ажлуудын цалиус хангалтгүй байх, техник технологийн шинжилт хийх гэхлээр мөнгө байхгүй гэдэг. Яаж мөнгө олох вэ гэхлээр ард түмний нуруунд дээр ачаа өрүүлэх гэдэг. Үн терапи нэмэгдүүлээ, ингэж л мөнгө осгоно гэдэг. Энд мөнгө байгаа юм шүү. Өнөөдөр талбай дээр гадны инфлюенсер авчраа бичлэг хийх нь чухал юм уу? Энэ эрчим хүч дулаантай байх нь чухал юм уу? Одоо энэ үйл дулаан байх хэсэг нь эргэлзээтэй шүү дээ. Энэ Улаанбаатар хотын 30 гаруй % дулааныг хангадаг 50 мегаваттын генератор нь эвдрэл авахааргүй болчлоо шүү дээ. Тэг яах юм? Улаанбаатар хотоор хөлдөх юм уу? Гэртэн тоггүй байхад тогоо залгах мөнгөөрөө гадаа тоглолт үзээд байж таарах юм уу? Ингээл бодчих те. Одоо энэ генераторыг эвдрэл гарсан энэ төхөөрөмжийг шинжилгээд 100 сая өнөөдрийн зах зээлийн үнэлгээ нь 100 сая доллар гэж байгаа. Тэгээд тэрнээс гадна за мөнгөний шийдчихдээ юм байж. Одоо мэдээ шийдэх байлгүй дээ. Суйрлуулахад хэвийн ажиллагаанд оруулахад багада 24 сарын хугацаа шаардна гэдэг байгаа. Тэр хүртэл яаж одоо амьдрах юм бэ те? Ийм нэг асуудал байна. Тэгэхээр Монгол улсын засгийн газар өнөөдөр төсвийн төслийг өргөн барьдаг. Тэгвэл чухлын ирэмб гэж байх хэвээр. Аль нь чухал, алинд нь хөрөнгө оруулалтаа хийхээ, алийг шийдвэрлэхийн гэдгийг засгийн газар шийддэг. Дээр нь төсөвт заавал тэр төсвийг тусгахад сайд нар гүйдэг. Одоо урдуур хойгоор нь гүйжиж төсвөө суулгалт юм шиг байна. Одоо жоохон сэтгэлтэй сайд байсан бол бас нэг урдуур хойгоор нь гүйж байгаа нэг төсвөө нэмэгдүүлчих байсан байлгүй дээ. Одоо энэ байж байгаа царай нь ийм л байна.